За сайн байцгаана уу. За ингээд манай social media Thursday 7 хоног тутмын лайв нэвтрүүлэг маань 44 дэх дугаараа хүргэж байна. За өмнө дандаа манай нэвтрүүлэг маань 2 хүнтэй байдгүйсэн бол өнөөдөр бид нэр гуруула лайв эхэлж байна. Манай чатбот хариуцсан менежер маркетер Анука нэмэгдсэн байгаа тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ өнөөдөр social media маркетингийн ажлыг хөнгөвчлөх ер нь 20 платформ болон аппуудыг ярих тий. Энэ бол яг 20 онд яг зөвлөж байгаа яг хамгийн сүүлийн үед манай маркетруудын хэрэгжилж байгаа юм аппууд байгаа тийм ээ. За тэгэхээр энэ талаар бүгдээрээ ярилцаад явъя. За бид бүхний дуу хэр сонсогдож байгаа бол та бүхэн бас комент хийгээд хэлээд өгөөрэй. За тэгэхээр аппуудын талаар ярив. Аппуудын талаар ярихаас өмнө ерөнхийдөө сошиал медиа маркетингийн хамгийн одоо хэрэгтэй гол сувгуудын талаар ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар манай Нима мэдээлэл өгөх. За сошиал медиа маркетингийн хамгийн үр дүнтэй гурван сувгийн талаар эхлээд ярилцъя. За мэдээж Facebook яхаа аргагүй мөн 2019 оны сошиал медиа маркетингийн одоо яг платформуудын жигсаалтыг болвол тэргүүлэх платформуудын жигсаалтыг Facebook өөрөө тэргүүлсэн байна. За тэгээд 2020 оны байдлаар 1 сарын дундаж идэвхтэй хэрэглэгчдийн тоо бол 2 тэрбум гэсэн үзүүлэлт бол байна. Магадгүй та болон та ч гэсэн идэвхтэй хэрэглэгчтэй нэг байх мөн бизнестэй бол бас ашигладаг бас нэгэн хүний нэг байх гэж бодож байна. Тэгээд бид бүхний бэлдсэн хэрэг танд одоо бид бүхний бэлдсэн Facebook хэрэглээ 2020 гэсэн инфографик болон одоо Facebook маркетингийн төлөвлөгөө гарах журийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай та яг энэ нийтлэлээс бас ороод авах боломжтой мөн та бүхэн лайв гэж комент хийчихэд бол авах боломжтой. За хүлээж байгаараа лайв гэд комент хийрэй гэсэн чинь нэг зүйл яг одоо тохируулагддаг байгаа юм байна. Түр хүлээж байгаараа хүмүүс маань яг би одоо энд тохиргоо хийгээ тий. За өнөөдөр чи 16 шүү дээ тийм ээ. За би яг одоо эндээс тохиргоогоо хийгээд хүлээж байгаарай. За хүмүүс маань түр хүлээгээрэй. За түр хүлээж байгаарай. За Нима цааш нь ярьж. Лайв гэж комент хийгээд авах боломжтой. За дараагийнх нь бол мэдээж YouTube байгаа. За YouTube бол бас хүмүүс лайв гэж чигээ түр хүлээж байгаарай. Лайв гэж бичгээ түр хүлээгээд. Одоо за YouTube-ийн хувьд гэх юм бол сарын дэвтэгтэй хэрэглэгчдийн тоо бол 1.8 тэрбум. Одоо тэгэхээр бол бид бүхний хувьд бол яг маркетруудын хувьд яхаа аргагүй бас анзаарахгүй орхиж болохгүй сувгийн бол нэг хിവэр бол байна. Гэхдээ бол яг сувг болгоо өөрийн гэсэн онцлогтой. Магадгүй таны бүтээгдэхүүн үйлчилгээ, танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ ямар вэ гэдгээс хамаараа та бас YouTube-ыг одоо 2020 онд тийм ээ маркетингийнхаа одоо сувгуудад бол ашиглах боломжтой байгаа юм шүү. Тэгээд яг YouTube-ийн талаар бид бүхний бэлдсэн болвол одоо танилцуулга одоо e-book бол байгаа. Та бүхэн тэгэхээр одоо live гэж комент хийгээд бол боломжтой. Live гэж комент хийчихээ. Түр хүлээж байгаарай. Тэгэхэд бол тохируулга бол үлдээсэн байна. За цааш нь ярьж. Өмнө нь бол бид бүхэн бэлдсэн гэдэг тэгэхээр түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгэхээр YouTube-ийн талаар бас мэдээ авахын тулд та бүхэн бас live гэж комент хийчих нэ. За дараагийнх нь бол мэдээж Instagram. Instagram-ийн бол сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо бол 1 тэрбум. Тэгээд тухайн платформууд нь бол яг маркетруудын хувьд өөрийн брендийг идэвхжүүлэх тэ сурталчлах бас яхаа аргагүй нэг гол сувгийн бол нэг байна. Мэдээж түрүүнд дурдсанчлан сошиал медиа маркетингийн сувг бүр өөрийн гэсэн онцлогтой. Магадгүй таны бүтээгдэхүүн үйлчилгээ, хувцас загвар фи тэ яг үйлчилгээний салбар голсон мэдээж голлох хэрэглэгчдийн хувьд тийм 18-аас одоо юу тийм 45 ч гэдэг юм уу 35 ч гэдэг юм уу те илүү юм залуу хэрэглэгчтэй бол магадгүй та Instagram руу одоо нэвтрээрэй гэж Instagram дарахыг бол зөвлөж байна. Тэгээд Instagram-ийн талаар бас бид бүхний бэлдсэн e-book бол байгаа. За та бүхэн маань одоо live гэж бичээрэй. Одоо live гэж бичихэд би сая тохиргоогоо ичлээ. Тэгэхээр одоо live гэж бичихэд Facebook маркетинг, YouTube маркетинг, Instagram маркетинг мөн та бүхний social media маркетрийн ажилд өдөр тутам хэрэг болох
дижитал маркетингийн хэрэгслүүдийн талаар мэдээлэл очих байгаа. Мөн бидний яг одоо энэхүү лайваараа ярьж байгаа мэдээллүүдийн маань дэлгэрэнгүй нийтлэл очих байгаа шүү. Тэгэхээр хүмүүс маань одоо лайв гэж бичих юм бол бид нар бол тохиргоо бүгдийг хийчлээ. За микрогоо жоо ойртой суугаарай гэсэн байна юм аа. За дуу юу нь ямар байна гэдгийг үзэж байгаа хүмүүс манаас хэлээрэй. Би ч одоо чанга дуутай байна чанга. За тэгэхээр манай бус маркетеруудын маань дуу ямар байна та бүхэн хэлээрэй. За бол сая бол бидэд бол ерөөхдөө бол сошиал медиа маркетингийн одоо хамгийн одоо тий гол 3 суугийн талаар бол YouTube, Instagram. За тэгээд Facebook-ийн талаар бол ярьлаа. Та бүхэн тэгэхээр лайв гэж комент өчээд одоо эдгээр бид бүхний бэлдсэн бол e-book-ийг бол татаж авах боломжтой байгаа шүү. За Тэгэхээр дараагийн хэсгийг хийдүүлээ аваарай тий. Ерөнхийдөө сошиал медиа маркетингийн үр дүнг хэмжих төлөвлөхөд туслах автоматжуулалтын аппликейшн платформуудыг танилцуулах гэж байна. Энэ бол бас дахиад яг 20 онд хамгийн тренд болж байгаа маркетеруудын заавал ашиглах ёстой юм трендүүд байгаа тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө ямарваа нэгэн ажил зөвхөн энэ сошиал медиа маркетингийн ажилч гэлтгүү. Ямарваа нэгэн ажил дээр одоо яг үр дүнгийн хэмжилт гэдэг бол маш чухал зүйл. Тэгээ бид нэр одоо үр дүнгээ маш сайн хэмжиж явах хэрэгтэй. Тэгэхээр үр дүнгийн хэмжилт гэдэг бол маш чухал зүйл. Тэгэхээр яг энэ үр дүн хэмжих талаар аппликейшнуудыг ярив. Эхний аппликейшнийг манай маркетер чатбот хариуцсан менежер Анука ярив. За K-House гэдэг платформ байдаг. За энэ маань маркетеруудын маань хэрэгэлдэг гол 4 цувг дээр бидний хийсэн компанид ажил, за тэгээд түүний үр дүн, за контент хэрэглэгчид хэр хүрч байна вэ гэдгийг одоо түлхүүрүүг хайгаад за түүн дээр ингээд анализ хийх боломжийг олгодог ийм платформ байгаа. За тэгээд анализ хийсэн мэдээлэлээ өөртөө Excel-ээс болон PDF файлаар ингээд шууд татаж авах боломж олгодог. За төлбөрөө өгөх юм бодоод платформ дээр эхний 3 аккаунтаар нэвтрэх 20,000 постод анализ хийснээр шалтгааж ингэж байдаг. Тэгээд тэр хүртэл өнгөө гэсэн. За тэгээд төлбөрөө очлоор нь тооцож авдаг байна. За дараачих нь хүүцүүд аналитик. Хүүцүүд аналитикийн талаар бас манай Анука ярина тийм ээ. За хүүцүүд маань бол бидний ашигладаг бүхий сошиал сувгуудад анализ хийх боломж олгоно. Дээр нь контентоо төлөвлөн. За тэгээд нийтлсэн контентоо удирдах, нэмээд идэвхжүүлэлт хийх боломжийг олгодог. За тэгээд ингээд дээр нэмээд нөгөө биднэрт хэрэгтэй судалгаа, кейсүүд, сошиал медиа маркетингийн талаарх нийтлэлтүүдийг өнгөө унших боломжтой. За тэгээд 25-аас 999 долларын одоо төлбөртэй эхний 30 өдөр бол өнгөө. За тэгэхээр манай Анукагийн ярьж байгаа дээрх аппликейшнуудын талаараас мэдээллийг яг дэлгэрүүлээд бид нар нөгөө яг одоо ингээд гадаад нэршлэр нь хэлчихээр бас хүмүүс маань тогтоохгүй байж магадгүй. Тэгэхээр та бүхэн маань лайв гэд комент хийх юм бол бидний бэлдсэн одоо e-book бас яг энэ нийтлэл маань очих байгаа. Тэгэхээр энэ нийтлэл дээр хаанаас татаж авах уу гэд яг тэр холбоосууд маань бас бэлэн байгаа шүү. Тэгэхээр хүмүүс маань лайв гэд комент хийээрэй. Энэ зөвхөн холбогдох дугаараа гэсэн байна. Захирлын дугаарыг хэлж үзэг байгаа. Тийм ээ? Тийм. Холбогдох дугаар 9111 гэсэн дугаар байгаа. Сэргээс сургалт асууж тавах боломжтой байгаа юм бол 76 77 утсаар холбогдох боломжтой байна. За тэгэхээр дараагийн яг одоо анализ хийх аппын талаар энэ ап уу эсвэл платформ уу Unmetric гэсэн байна тийм ээ? Unmetric Inspire гэдэг платформ байгаа. За энэ маань мөнгө сошиал сувгуудад компанид ажилладаг анализ хийх. За тэрхүү анализаа одоо ингээ гоё дүгнэлт байдлаар гаргаж өгдөг юм платформ байгаа. За бусдад өмнөх хоёроос ялгарах гол онцлог нь өрсөлдөгчтэй тандах боломжтой. За тэгээд өрсөлдөгчөө тандаад өөрсдийгөө бас ингээд өөрсдийнхөө бүтээгдэхүүнчлэгийг хөгжүүлээд за ингээд харьцуулж игээд маркетингийн төлөвлөлтийг гаргах юм боломж олгодог. За яг өрсөлдөгчөө тандаад ингээд маркетингийн төлөвлөлт хийхэд бол үнэгүй. Гэхдээ нэмэлт боломжуудад болоод үнэтэй. Одоо хаштаг хийх, ямар түлхүүрөг, ямар брэнд бүтээгдэхүүн илүү алдартай байна вэ? За хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, нэмж анализ хийх зэрэгт одоо төлбөр авдаг 300-аас 1000 долларын төлбөр авдаг.
жоох үнэтэй юм байна. Гэхдээ гайхамшигтай өрсөлдөгчийн судалгаагийн гэдэг бол гайхамшигтай тий. Ааха. За үзэж байгаа хүмүүс маань лайв гэд комент хийрээ. Лайв гэд комент хийх юм бол сувгуудын болон хамгийн одоо 20 он топ байгаа 3 сувг тий YouTube, Instagram, Facebook гэсэн 3 сувгуудын талаар иж бүрэн яг бүхний багтаасан маркетинг хийхэд хэрэгтэй бүхний багтаасан энэ цахим ном чинь мөн яг одоо BTD ярьж байгаа энэ контент бэлтгэл анализтэй холбоотой апуудын талаар хаанаас татаж авах уу яг ямар ап байна гэдэг талаар яг тэр татаж авах холбоосыг нь бас агуулчихсан нэг нийтлэл очих байгаа. Тэгэхээр та бүхэн маань лайв гэж бичээрэй. Тэгээд бас нэг хүмүүстэй бас мэдгүй хүмүүс байж магадгүй тийм ээ ашиглахад лайв гэх комент чигээр манай байгууллагаас танд чат очно. Чатын хариуд кириллээр бас латинаар маркетинг гэж бичээрэй гэсэн байгаа. Тэр маркетинг гэдэг түлхүүр үгийг очиход манай чат ботоор танд яг бидний одоо энэ ярьж байгаа мэдээлэлүүд очиж байгаа шүү. Тэгэхээр яг ирсэн чатанд маань маркетинг гэдэг хариугаа бичихээ мартуузай. Уучлаарай сонссонгүй чатаар явуулж өгч болох уу гэсэн байна. Та лайв гэд комент бичсэн байна. Лайв гэд комент бичсний тань дараа танд манахаас чат чинь тэр чатанд та маркетинг гэд хариулт өгөөрэй. Тэгэхээр яг бидний энэ ярьж байгаа нийтлэлүүд одоо яг энэ ярьж байгаатай холбоотой мэдээллүүд очих байгаа. Тэгээ нийтлэл унших гэдэг товчон дээр дарснаар та яг бидний одоо ярьсан энэ аппликейшнуудын талаарх мэдээллүүдийг авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бичээрээ тулга туугий. За дандаа гоё мэдээлэл хүргэх баярлаа гэж Баска Батболд ütсэн байна. Баярлалаа. Бид илүү их хичээж, илүү их сайжруулах болно. Тэгээд бид нараас нөгөө сошиал медиа маркетер гэх подкаст олсон байгаа тийм. Манай подкастыг бас та бүхэн сонсоорой. Гоё сонирхолтой мэдээллүүд байгаа шүү. За тэгээ подкаст сонссон хэрэглэгчид маань болохоор сонсогчид маань болохоор бид бүхний зохион байгуулдаг сошиал медиа маркетинг сургалтуудад бол 50% хөнгөлөлттэй бол суух боломжтой байгаа. Тэгэхээр та магадгүй подкастаа сонссон бол тэр яг подкастын нэт хэсэгт байх тийм ээ. Бид бүхэн яг хөнгөлөлттэй бүртгэлийн линк авсан байгаа. Тэгэхээр бас сургалт сонирхож байгаа хүмүүс авах юм бол хөнгөлөлттэй сургалтанд хамрагдах боломжтой юм биш үү? За тэгэхээр дараагийн аппликейшн байна. Бас дахиад анализ гаргадаг, үнэлэлт хийдэг аппликейшн тийм Planoly гэж аппликейшн байна. Манай Нима маркетер та бүхэн танилцуулна. За та хэрэг Instagram-аар яг дамжуулаад тийм ээ сошиал медиа маркетинг компани хийж зохион байгуулахыг хүсэж байгаа юм бол яг энэ апыг бол ашиглахыг бол зөвлөж байна. За энэ ап маань болохоор ерөөхдөө бол Instagram контент төлөвлөлт хийх контент төлөвлөлт хийх, эргээд үнэлт гаргах, комментэд одоо хариу өгөх зэрэг ийм давуу талуудтай. Гэхдээ бас нэг онцлог нь бол дуртахгүй байхыг аргагүй. Тэр нь юу вэ гэхээр пост хийхээс өмнө одоо Instagram пост хийхээс өмнө одоо ингэж харагдаж шүү гэж харуулдаг. Тэр нь амар сонирхолтой. Тийм байна тий гоё. Одоо жишээлбэл энэ пост ороход таны постын ерөнхий загварууд ингэж харагдах нь байна шүү гэдгээ одоо харуулдаг. Тэгэхээр бол би түүхний хувьд яг Instagram бол өөрөө эргээд харахад бол ийм гоё эмх цэгцтэй хөгжүүлэлтийг шаарддаг. Тэгэхээр бол пост хийхээсээ өмнө одоо оруулах драфт байдал нь бол танд ингэж харагдана шүү гэдгийг бол харуулдгаар илүү онцлогтой юм байлаа. Баска Батболд подкаст сонсож байгаа гэхдээ дуун жоохон сул байгаад байна лээ гэсэн байна. За дуун дээр манай Анука манай анхаарал ажиллана тийм ээ. Тэгээ ойлголаа, баярлалаа. Үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгж байгаа хүмүүстээ бас бүгдэнд нь баярлалаа. За сүүлийн апыг ямар ап байгаа лээ? За сүүлийн ап бол Story Hip гэдэг ап байгаа. За та бүхэн маань бас live гэд комент бичээд манай live гэд комент бичгээр очих хариунаас маань нийтлэл унших гэдэг товч дээр дараа та бүхэн яг Story Hip гэж яаж бичиж ийн хаанаас татж авч хаашаа орох уу гэдгээ мэдээд аваарай. За одоо ерөнхийдөө та хэрвээ Instagram болон Snapchat-ад ямар нэгэн маркетингийн компанид ажил явуулъя гэж бодож байгаа бол Story Hip-ийг заавал ашиглах хэрэгтэй. Story Hip маань story дах одоо анализыг биднэрт гаргаж өгдөгөөрөө маш одоо давуутай. Тэгээд story нээж үзэлтийн хувь одоо open rate хэр байна тийм views буюу үзэлт хэр байна. Мөн түнчлэн цаашлаад engagement буюу харилцаа үүсгэлт хэр байна гэдгийг харж болтгоо. Тэгээд бас Story Hip-ийн тусламжтайгаар Story Hip Studio гэж байд юм байлээ. Тэндээс бид нэр гоё story хийх боломжтой юм байлээ. Тэгэхээр хүмүүс маань live гэж комент хийгээд энэхүү аппликейшн бидний ярьж байгаа зүйлсүүдийг хаанаас татаж авах уу, хаашаа орох уу гэдгээ мэдээд аваарай.
За тэгээд нэмэлт болгоод Facebook page manager-ыг танилцуулахгүй өнгөрч болохгүй байх тийм ээ. За яг гар утсан дээрээс тийм үү бизнес одоо хуудсыг удирдахад бол нэлээд хүндрэлтэй байдаг тийм ээ. Тэгэхээр энэ боломжийг бол Facebook Pages одоо Pages Manager app бол одоо шийдэж өгсөн. Тэр нь юу вэ гэхээр та гар утсан дээрээсээ энэхүү апыг суулгаснаар 50 хүртэлх одоо бизнес хуудсыг удирдаад гар утас болон таблет төхөөрөмжүүд дээрээс одоо удирдаад явах боломжийг бол олгож байгаа. Тэгэхээр бол та гар утасд болон таблет төхөөрөмжтэй байхад тийм ээ бизнес хуудасуудаа бол чөлөөтэй удирдах бүрэн боломжтой гэсэн үг. За дараагийн хэсэг бол бид контент бэлтгэл туслах аппликейшны талаар ярилцсан. За ерөнхийдөө 2019 оны сошиал медиа маркетингийн статистикийг харахад контентын төрлийн хувьд видео контент бусад контентоос илүү олон үзэлттэй энэ чинийгээрээ үр дүн ч гэсэндээ сайн авчирж байгаа. 2020 онд ч гэсэндээ энэ байдал үргэлжлэх хандлага ерөнхийдөө ажиглагдж байгааг мэрэгчлэтнүүд ер нь бол онцлоод байна. Тэгэхээр бас 2019 онд Facebook-ийн зүгээс, Instagram-ийн зүгээс гээд Stories-ыг маш их дэмжлээ. Маш их Stories дээр өөрчлөлт орууллаа. Тэгэхээр Stories-ыг бид нэр заавал хийх хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар одоо ямар төрлийн зүйл ярих гэж байна гэвэл Stories-ыг хэрхэн амархан тэ дизайны мэдлэг байсан ч гэсэн амархан хэлбэрхэн хийх боломжтой аппликейшнуд юу вэ тийм ээ? Бас яг контент бэлтгэлийн хувьд зургийн контент, видео контентыг хийх биднэрт амархан аппликейшн юу байна гэдгийг ярих гэж байна. Тэгэхээр та бүхэн маань лайвд комент хийрээ. Лайвд комент бичсэний дараа яг энэ бидний яг одоо ярьж байгаа сэдвээр бичсэн нийтлэл та бүхэнд очино. Энэ нийтлэлээс та бүхэн яг хаашаа ороод те яг энэ аппликейшн платформуд руу нэвтэрхүү гэдгийг мэдээд авах боломжтой. За эхний аппликейшн бол Factory. За Factory болохоор сошиал медиа нэрнээсээ ч харсан гэсэндээ үйлдвэрлэл те. Сошиал медиа маркетеруудад яг өөрийнхөө брендийн онцлогийг харуулсан сонирхолтой stories бэлдэх маш олон загварыг санал болгоно. Тэгэхээр та зүгээр яг зургийн солиол те эсвэл текстийн солиол ингээл оруулаад авах боломжтой. Тэгээд яг ганцхан бас stories бэлдэж өгдөг юм байлаа Factory. Айгуу сонирхолтой. Нийтлэл бэлдэж болно, чатбот хийж болно, сонжоо бэлдэж болно, тийм ээ. Тоглоом бэлдэж болно. Тэгэхээр их сонирхолтой ашиглах боломжтой юм шүү дээ. Тийм, олон янзаар ашиглах боломжтой юм байлээ. За, ерөнхийдөө 7 хоногийн турш та үнэгүй хувьд туршиж үзэж болно. Тэгээд үнийн хувьд аль багцыг сонгож өгнө гэдгээсээ хамаарат $499-ээс $999 билээ. Гэтэ олон үйлдэлтэй учраас үнийн хувьд жоох өндөр байх шүү байна, тийм ээ. За, Story Slicer гэж дараагийн манай аппликейшн байгаа. За, энэ болохоор iOS дээр ажилладаг. За, Factory бол аппликейшн платформ шүү хүмүүсээ. Тэгэхээр линкээр нь ороод харж болно. За, дараачих нь Story Slicer. Энэ болохоор iOS үйлдвэрлэлийн систем дээр ажиллана. За, бид нар тэрвээ ингээ бэлэн гоё видео байж болно те. 45 секундын гоё сурталчилгааны видео байж болно. Энэ сурталчилгааны видеог Story Slicer 15 секунд ч гэдэг юм уу. Яг нөгөө story-д ороход бэлэн болгоо гоё хуваагаад өгчих юм байлээ. Тэгээд үнгүй ашиглах хувьд байхгүй. Үний хувьд болохоор $199 бараг $2 те. $199. Харин тийм боломжтой үнэтэй те. За дараагийн аппликейшн нь бол Cat Story гэж байгаа. Энийг манай Анука тайлбарлана. За Cat Story маань болохоор Instagram Story дээр гой видеого эвлүүлж оруулах, янзлах, за тэгээд ингээд видеого удаашруулах, хурдсах тий гой боломжтой. За тэгээд өөр бас ингээд бэлэн гой темплейтүүдийг бас ашиглаж болно. За ер нь бол үнэгүй. Гэхдээ нэмэлт боломжуудад үнэтэй. Ямар боломжуудад гэх юм бол Cat Story дээрх өөрийнх нь логог арилгаж болно. За энэ маань болохоор $2. За тэгээд дэвсгэр гоё цааталт нь гоё дуу явуулж болно. Дуу оруулж болно. Энэ маань бас $2. За өөрийнхөө логог бас бичлэг дээр оруулж болно. Энэ маань болохоор $10. За Cat Story Pro гэж сонголт байдаг. Энэ маань нэг сарынх нь болохоор $3.4. Жилээр нь авах юм бол $30 төлбөртэй байдаг. За дараагийнх нь Adobe гэдэг нэг бас аппликейшн байна тийм ээ. Adobe Premiere. За энийг Анука маань тайлбарлахаас өмнө хүмүүс маань үзэж байгаа хүмүүс маань live comment хийчихээ. Live comment хийх юм бол сошиал медиа маркетингийн голлох 3 сувгийн талаар ич бүр мэдээлэл болон мөн түнчлэн яг энэ аппликейшнуудын талаарх
яг хаанаас татаж авах уу, яаж ашиглах уу гэдэг дэлгэрэнгүй нийтлэл та бүхэнд очих хэрэгтэй байгаа шүү. Инх цэцэг Төмөрбаатар мэдээлэл авъя гэсэн байна. Ямар мэдээлэл авах гэсэн юм бол яг ямар мэдээлэл авах гэж байгаа дэлгэрүүлээд бичих юм бол би зэт одоо яг хариулахад бэлэн байна. За тэгэхээр Adobe Premiere талаар ярив тийм ээ Анука. За Adobe Premiere Clip нь болохоор iOS дээр ажилладаг. За энэ маань ер нь одоо маркетерүүдэд 87% нь яг бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчтэй хүргэхдээ видеог ашигладаг юм байна. Энэ судалгаа байдаг. За тэгэнгүүт илүү хэлбэр аргаар илүү мэрэгжлийн байдлаар тэг гоё чанартай видео бэлтгээд ингээ хэрэглэгчтэй хүргэх боломжтой. Энэ аппликейшнийг ашиглаа. За тэгээд энэ маань гоё чанартай контент бүтээхэд тусалдаг өнгөө аппликейшн. За одоо нэмэлтээр бид хэд 3 аппликейшн бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ 3 аппликейшнээ танилцуулъя. За тэгээд 3 аппликейшн танилцуулахаас өмнө үзэж байгаа хүмүүс маань live гэд комент хийрээ. Live гэд комент хийх юм бол яг social media marketing-ийн яг бид нар live-ийнхаа өмнө ярьсан шилдэг 3 сувг байна тий. Шилдэг 3 сувгийн талаар иж бүрэн гарын авлага болон яг өнөөдөр ярьсан аппликейшнуудыг хаанаас татаж авах уу, яаж хэрэглэх үү гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нийтлэл та бүхэнд очино. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань live гэд комент хийрээ. За жоохон ханаад ирсэн хоолойны асуудал болон хамрын асуудал голгонд дуучлаараа хүмүүсээ гэтээ хичээгүй мэдээлэл өргөд дуусгана гэд caption-оор гэдэг app байгаа. Энэ болохоор ганцхан iOS дээр ажилладаг. Тэгэхээр энэ app бол бидэрт нөгөө яг caption буюу постын тайлбар бичгээд маш туслана. Постын тайлбар бичих хэцүү шттэ. Хаяадаа ингээс соход үнэхээр юу бичих нь бол хэцүү тийм ээ. Тэгэхээр яг постын тайлбар бичгээд туслана. Маш гой тайлбарууд гарч ирж илээ. Тэгэхээр iPhone-тай хүмүүс маань татаж аваа суулгаад үзээрэй. Түлхүүр үгээл оруулахад маш сонирхолтой мэдээллүүд гарах юу яд юм билээ шүү. Байд юм билээ шүү. За нэг асуулт орж ирсэн байна. Хэдүүлээ хариулчих. Сошиал медиа маркетингийн гүнзгийрүүлсэн сургалт хизээвэ гэж. За одоохон микэт. За сошиал медиа маркетингийн гүнзгийрүүлсэн сургалт бол яг энэ хагас санд буюу 1 сарын 18-нд болно. За тэгээд бүтгэлийн хувьд гэх юм бол одоо нэг 2-3 хүний суудал бол байгаа. Тэгэхээр та бүхэн бол бас яг хэрвээ сонирхож байгаа юм бол манай мессенжерээр холбогдоорой. Эсвэл мессенжерээр мэдээлэл авч чадаагүй байна гэж. Тэгэхээр энэ хүний утасны дугаарыг авчиж гэх үү? За та утасны дугаараа үлдээч. Бид хөө эргээд холбог тантай. Яг энэ лайвын дараа манай чат сургалт хариуцсан менежер тань руу холбогдё. Тэгэхээр та утасныхаа дугаарыг үлдээгээрэй. Цэцэг Төмөрбаатар. Утасны дугаараа үлдээчих. Манай эсвэл байгууллагын чат руу ч үлдээсэн болно шүү дээ. Тийм байгууллагын чат руу үлдээчих хэрвээ энд комент бичмээргүй байвал тийм. За caption-ын талаар ярьж ирсэн тийм. Caption-аар болохоор iOS дээр ажилладаг. Тэгээд үнэгүй аппликейшн юм байлээ. Тэгэхээр та яг түлхүүр үгээл оруулахад хангалттай. Түлхүүр үгээ оруулахад маш гоё санаанууд, caption-ийн санаанууд биднэрт өгнөө. За тэгэхээр дараагийн аппликейшнээ за утасны дугаараа үлдээсэн байна. Баярлалаа. Бид одоо эргүүлээд холбоорой. Таны утасны дугаарыг шууд тэмдэглээд авчлаа. За тэгэхээр дараагийн их гоё биднэрт бас их хэрэгтэй аппликейшны талаар манай чатбот хариуцсан менежер маркетер Анука өгнө. За дараагийнх нь болохоор Capsite гэдэг платформ байгаа. За Instagram маркетеруудын хувьд тулгардаг нэг асуудал нь гэх юм бол нөгөө бизнес судалгаа биостик дээр нэг л линк оруулах боломжтой байдаг шүү дээ тийм. Тэгмүүд энэ аппликейшнийг ашиглаад нэгээс илүү олон холбоосуудыг оруулах боломжтой. За оруулахдаа гоё зурагтай, гоё нэртэй, богино хэмжээний анимашнтай. За тэгээд гоё ингээ карусел хэлбэрээр ингээ үзэх боломжийг олгодог. За энэ үйлдэлүүд нь бол ерөнхийдөө бол үнэгүй. Гэхдээ ямар free болон pro гэсэн хоёр төрөл. За free-ноос таны миний хэлсэн үйлдэлүүд үнэгүй. Pro багсан болохоор одоо нэмээд хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах тий. За тэгээд дахиад одоо хэрэглэгчдэд эргээд retarget буюу дахин чиглүүлэлт хийх. Тэгээд Google AdWords болон Facebook Pixel ашиглаад сурталчилгаа хийх боломжийг олгодог. Бас их гоё хэрэгтэй. Заавал туршиж үзэх аппликейшны нэг юм тийм ээ. За bot letter гэж байгаа. Дараагийн одоо бидний өнөөдрийн лайваар танилцуулах хамгийн сүүлийн аппликейшн bot letter. За bot letter болохоор бид нар нөгөө email newsletter явуулдаг. Email маркетингийн нэг хэрэгсэн шүү дээ. Newsletter манайх өнөөдөр ийм гоё манай шилдэг ийм нийтлүүд байна гэх мэтлэн гоё зүйл явуул. За энэнийг бол bot дээр оруулсан хувилбар гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ маань
Өөрөө болохоор bot letter-ийнхний амлаж байгаагаар болохоор бид бол таны open rate буюу нээлтч үзэлтийн хувийг чинь 80%-аар өсгөнө гэж байгаа. Гэтэ би туршиж үзээгүй яг 80% өсөж байгааг мэдрээгүй байгаа. Гэтэ ер нь туршаад үзэх зүгээр санагдсан. Email маркетинг хаяа жоохон нөгөө open rate багтаа байдаг. Email маркетингийн үр дүн гэдэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг бидний хувьд бол email маркетинг маш сайн үр дүнтэй байдаг л та. Гэтэ ер нь бол bot руу оролцсон хувилбар байгаа шүү. Тэгэхээр bot letter-ыг туршаад үзээрэй. Үний хувьд бол эхний 1000 мессеж үнэгүй. За үүнээс цаашаагаар хэдэн хэрэглэгчдэд хэдэн мессеж явуулж байгаагаас ч хамаарат үний хувьд бодогдож эхэлж байгаа. За тэгэхээр өнөөдрийн бид гурвын ярих сэдв ерөнхийдөө энэ төрөд дуусчихин. Тэгээд хүмүүс маань асуулт асуух юм бол бид нэр одоо хариулахад бэлэн байна. Тэгээд үзэж байгаа хүмүүс маань өнөөдрийн лайвтай холбоотой одоо мэдээлэл авахыг хүсэх юм бол лайв гэд комент өчээрэй. Тэгэх юм бол та бүхэнд сошиал медиа маркетингийн шилдэг 3 сувгийн талаар иж бүрэн гарын авлага үнгүү татж авахар очино. Мөн түнчлэн яг өнөөдрийн ярьсан аппликейшнуудыг хаанаас татаж авах вэ? Хэрхэн татаж авах вэ гэдэг холбоос бас дэлгэрэнгүй гой тайлбарууд байгаа. Тэгэхээр хүмүүс маань лайв гэд комент өчээрэй. Бид бол лайва хадгална. За тэгээд асуул байвал үлдээгээрээ тийм ээ. За манайхаас сошиал медиа маркетераас сошиал медиа маркетерт гэх подкаст хийж байгаа. Подкастыг маань бас сонсоод үзээрэй. Бид нэр илүү одоо чанаржуулахын төлөө ажиллаж байгаа. Удахгүй яг энэ сошиал медиа маркетинг гардан хийдэг хүмүүсийг бас урьж оруулахыг бид нэр ярилцж байгаа. Тэгэхээр яг та бүхний дагах дуртай хамгийн шилдэг топ пэйжүүдийн админуудтай бид нэр ярилцлага хийхээр товлоод байгаа. Тэгэхээр сонирхолтой дугаараа бэлтгэдэг шүү дээ. Тийм, сонирхолтой дугаараа зөндөө бэлтнэ. За тэгээд ийм байна. Сургалтын тухайд гэх юм бол яг энэ хагасаа өдөр гүнд гэрэлсэн сургалт маань орно тийм ээ. За тэгээд асуулт бол байхгүй байна. Тэгэхээр гурлаа энэ түрээд өнөөдрийнхөө лайвыг дуусгая тийм ээ. За үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн дугаараар сонирхолтой зөндөө мэдээлэлүүд хүргэх болно. Манай чатбот хариуцсан менежер бас чатботын талаар зөндөө гоё мэдээлэлүүд бэлдэж байгаа. Тэгэхээр бүгдээрээ дараагийн дугаараараа уулзъя. Баярлалаа. Баяртай.